Эзний хайр инрэл дуустдаггүй. Өршөөлт нь төгсгөлгүй. Өглөө бүр энэ нь цоо шиг. Таны итгэлт байдал юутай авгавэ. Хермоны шүүдэр өглөөний хөтөлбөр эхэлж байна. Өглөөний мэнд. Өглөөний мэнд. Итгэл радиогийн эфирээс хермоны шүдэр өглөөний хөтөлбөр инхөө эхэлж байна. Эфирт пастор Сайна болон хөтлөгч Бэлгэнээр ажиллаж байна. Өнөөдөр бол 2025 оны 6 сарын 5-ны пүрэв гараг байна. Нартлаг сайхан өглөө биднийг өгтөж байна. Гадаа өнөөдөр өдөртөө бол 20 хэмээн дулаан өдөр болно гэсэн. Тэгэхээр сайхан дулаахан өдөр биднийг өгтөж байна. Сонсогчдаа сайхан амарсан уу, танд өглөөний мэндийг хүргэе. За тэгэхээр одоо яг нэг их дээд сургууль бүх одоо юмнуудын шалгалтууд нь ерөнхийдөө бол үргэлжилж байгаа. Хүүхдүүд зарим нэг зүйлийг дуусгаад, зарим нэг зүйлийг эхлүүлэхийн тулд шалгалтаа өгч байгаа. Тэгэхээр энэ шалгалтын өдрүүдэд ингээд явж байхдаа шалгалтанд бэлдэж байгаа хүүхдүүдийн тухай бодох үед бид нэр бурхны өмнө өгсөн цаг хугацааны дотор хийж амжих ёстой зүйлүүд бидний амьдралд их олон байдаг. Одоо өглөөний сэрүүн дамжуулах зүйл, өдрийн халуун дамжуулах зүйл, орой сэрүү харанхуй болохоос өмнө дамжуулах зүйл. Ингээ бүх зүйлүүд бидний амьдралд бол байдаг. Тэгэхээр энэний аль алин дээр нь бид нэг зүйл байгаа нь юу гэхээр бурхны өгсөн амьдралын цаг хугацаа хайрж ямиг цаг цагт нь хийх юм болов уу гэж өнөө өглөө сая ирж явахдаа би бас бодож явсан л та. Тийм шүү, бүх зүйл цаг хугацаатай шүү дээ, тий. Тэгээ сая бас нөгөө нэвтрүүлэг эхлэхээс өмнө өглөө нөгөө чимээгүй цагаа хийж хахад бас яг номлогчийн хөгс намын бүх зүйл цаг хугацаатай гэдэг тэр ишлэл яг сануулж байлаа. Тэгээд бидний амьдрал янз бүрийн одоо уйлрал цаг үе мөчүүдийг ингээд туулж байдаг. Гэхдээ тэр цаг үе болгонд бурхан хамт байдаг. Магадгүй ингээд нэг одоо өвлийн уйлралд амьтад ичээндээ ордог шүү дээ. Тэрийг яг хүний амьдралдаа зөрсөн байсан. Магадгүй ингээд таны амьдралд өвлийн уйлрал ирцэн бол магадгүй хүнд хэцүү тэр цаг үе те ирцэн бол тэрнтэй тэмцээд ингээд бүр ингээд заваад байх биш, харин амрах цаг хугацаа гэж хараарай. Тэгэхэд яг тэр цаг үеүүдэд бурхан хэрхэн ажиллахыг хараарай гэдгийг сануулсан байсан. Тэгэхээр магадгүй бидний туулж байгаа тэр цаг үе ямар ч байж болно. Тэгэхээр тэр цаг үе бүх зүйл нөгөө номлогчийн үгс номон дээр яг л хэлсэн байдаг шиг тий цаг хугацаатай шүү. Тэгэхээр бид нэр бүх зүйлийг олж харж чадахгүй байж болно. Гэхдээ эзэн бүгдийг эхнээс нь дуустал бүгдийг мэдж байгаа. Тэгээ бүгдийг сайнаар дуусгана гэдэгт та итгэлтэй байгаарай гэдгийг сануулсан байсан. Тэгээд тэр дөрвөн пастор манаас хэллээ шүү дээ. Шалгалт шүүлхийн ингээ цаг үе байдаг. Магадгүй тэрэн дээр бид нэр ингээл амар фокуслалаас нэг юм сандрах, твдэх бүх зүйлээ ингээ шалгуулах тэр нэг юм үеуд хэцүү санагддаг шүү дээ, тий. Тэгтэл тэр бүх зүйл одоо өнгөрөөддөг, тий, болоод өнгөрдөг. Гэхдээ тэр болох тэр зүйл дээр бид нар бэлтгэлтэй байх нь маш бас чухал байгаа, тий. Тэгэхээр та амрах үедээ амраад хийх ёстой зүйлээ хамгийн сайнаар хийгээрэй. Бүх зүйл цаг хугацаатай шүү гэдгийг битгий мартаарай, тий. Тэгэхээр өнөөдөр танд өгөгдсөн тэр цаг хугацааг та яаж ашиглах гэж байна гэдгийг нэг бодоод үзээрэй. Эзэн танд тэр боломжит тэр цаг үеүүдийг өгч шүү. Тэгэхээр эзэнтэй хамтал даван гарч эзэн танаас юу хүсэж байгааг илүү олж хараарай. Тэгээд бурхан таныг сайнаар хөтлөн дагуулах болтугай. Энэ цагт хамтдаа эзний өмнө ирцгээе. Даруугаар зогсон
хүч чадлаараа бүхнийг захирагч та эзэн харахгүй амьдралын гэрэл хараагүй нүдийг миннэсэн балчих шавраас намайг гарган өөрийн хүүхэд болгосон та дагуулаач та удирдаач та дагуулаач та удирдаач загалмааруу хан судлын таномон зүрхээ өргөн ирж байна оршин таномон даруугаар зогсон та ялагч хин үгүйсгэх вэ цэлт гол урсгаш та юу дэн хаан хүч чадлаараа бүхнийг захирагч та эзэн харахгүй амьдралын гэрэл хараагүй нүдийг миннэсэн балчих шавраас намайг гарган өөрийн хүүхэд болгосон та дагуулаач та удирдаач та дагуулаач та удирдаач та дагуулаач та удирдаач та дагуулаач та удирдаач загалмааруу 하루 손새 다 이래지 다 이래지 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 та ялагч хин үгүйсгэх вэ цэлт гол урсгаш та юу дэн хаан хүч чадлаараа бүхнийг захирагч та эзэн Бурхан, та миний бурхан. Би таныг эртлэн хайхвалаа. Усгүй хоорой ангамл газарт сэтгэл минь танаар сангаж бие махбат минь таныг хүсн тимүүлж байна. Дуурал 63-ийн 1. За
өнөөдөр бид нар хамтдаа Филиппой номын 2:12-аас 13 дугаар ишлэгийг үзье гэж бодож байна. Иймээс хайрцагт минь та нар үргэлж дуулууртай байсныхаа адил зөвхөн намайг байхад ч биш. Идүүгээ байхгүй байхад минь бүр илүүгээр өөрсдийнхөө авралыг айдас ба жичрлэр гүйцээ. Учир нь өөрийн сайн талын төлөө та нарын хүсэх ажлахын аль алинд та нарын дотор үйлдэгч нь Бурхан өөрөө юм а гэж хэлсэн юм. Өнөөдөр бид нэг юм зүйлийг аягуулсан ойлгож хэрэгтэй болоод байна. Христ итгэснийхаа дараа. Өнөөдөр бид Христэд итгэхээс өмнө амьдралаас хүсдэг зүйлүүд бидэнд байсан байхгүй. Байсан гэж ярих хэрэгтэй юм байна. Яагаад гэвэл тэр Бурхангүй үед хүсэж исэн зүйлээ Бурханы авралыг хүртснийхаа дараа хүсэх юм бол амьдрал маш хийдэртэй бол маш хэцүү болно. Яагаад тэгэхээр тэр зүйл нь Бурхангүй хүний энэ дэлхий дээр итгэл найдваргүй одоо харах зүйлгүй хожим хөдөөж байгаа амьдралгүй хүмүүсийн хүсдэг зүйл байна. Тэгэхээр энэ ихэвчлэн хэрэгцээнд дээр тулгуурласан хүслүүд байхгүй. Тэгвэл хэрэгцээнд дээр тулгуурласан хүсэлтэйгээр Бурхныг дагна гэвэл энэ тийм сайн зүйл биш байгаа. Ягаад тэгэхээр тэр хэрэгцээ гэж хүмүүст харагдаад байгаа зүйлүүдийн ихэнх нь бидний хувьд бол сорил байдаг, бидний хувьд бол бас зарим талаар одоо юу гэдгийг те хүмүүсийн хоорондын өрсөлдөөн, атаархал за юу гэдгийг онц шаардлагатай биш зүйлүүд байдаг байна. Нэг еврей багш би биеийн сургуульд хичээл зааж байгаа гэж хэлсэн гэж. Намайг манай гэр бүлийг баримтлахаар орж ирэхтэй. Бидэрт ерөөсөө цаг өгөөгүй. Тэ? Бид нар ерөөсөө яг гэхээр хажуутлын одоо айлд бужигнуулаад хажуутлын айлаас ачиж байгаа хүмүүсээ ажид дуусгаад манай хаалганы өмнө ирэхэд л бид нар хаалган дээр өөрсдийнхөө авч чадах бүхнийг аваад бэлэн болсон байх ёстой л байдаг. Яг тийм үед би дайны дараа бодож ирсэн. Хүн ер нь тэр их цуглуулад байгаа амьдралаа тэр одоо олон цуглуулга те одоо энэ янз бүрийн зүйлүүд дотроос яг хэрэгтэй юм аа гэхээр юу авдаг юм бэ гэхээр гараас нь хөдөлж болох те тэр одоо хүүхдүүдээ те гараасаа хөтлөөд те за бидэнд юу ч тохиолсон одоо энэ бүхний хамтдаа туулна шүү гэх өөрийнхөө хань ижлийг аваад гардаг юм байлаа гэж. Тэр ийм готалтай шол явахгүй те гэдэг ч юм уу те энэ хувцас арай нэмгэнэ өдөр гэх зүйлүүдийг боддгоо гэж. Тэгэхээр өнөөдөр Паул нэг зүйлийг хэлсэн байгаа юм. Филиппой хотод хайртууд минь гэж хэлсэн байна. Тэгэхээр Паул бол яриагаа юу гэж хэлсэн бэхээр та нар бол миний хайрыг татсан хүмүүс. Би зүгээр нэг хүн болгоныг л дээ хайртууд минь гэд ингээд дэдгүү. Би Галатийн бичгтээ Филиппой та нар бичиж байгаа шиг те хайртууд минь гээгүй мунхаг галатчудаа гэж бол бичсэн байна. Тэгэхээр хайртууд минь та нар үргэлж дуулууртай байсныхаа адил гэдэг үгнийг гэрэ тэднэрт юу сануулж өгөхөөр та нар надад үнэхээр Христийг ирж хайхтаа дуулууртай байсан гэж асуудаг байсан, суралцдаг байсан. Тэгээд одоо яг зааж сурж байгаа зүйлүүдийн дагуу үйлддэг байсан. Бурхныг бас өөртөө бие даан ирэн хайдаг байсан. Тиймээс өнөөдөр намайг байхад ч эдгөө байхгүй байхад минь ч гэсэн өөрсдийнхөө аврал болон айцыг чичрлэр гүйцээ гэж хэлсэн. Тэгэхээр өөрсдийнхөө авралыг айдас ба чичрлэр гүйцээ гэдэг нь ямар утга учиртай гэхээр өнөөдөр хүртэл ийм гайхалтай дуулууртай явж ирсэн ээ. Өнөөдөр гинтхэн одоо тий юу гэдгийг өөрсдийнхөө яваад эхлэв. Дин аюултай шүү. Ер нь бол Бурханаас эмээх зүр сэтгэл та нарт хэрэгтэй шүү те. Та нарыг аврахын тулд өөрийнхөө хүүг хүртэл өгчгдөг. Та нарыг аврахын тулд та нарыг хинбэ гэдгийг мэдэрэж штэ. Та нарыг өөрийн ариун хүмүүс гэд дууддаг. Тэгээд та нарыг ивэдэг, өрөөдөг, идгээдэг, тэгээд шөлөөлдөг те. Та нарт хүч чадлыг өгдөг. Энэ Бурхны өмнө та нар бас айж эмээх сэтгэлээр айдас ба чичрлэр авралаа гүйцэх хэрэгтэй шүү гэдэг зүйлийг Паул эхэндээ загсан байна. Тэгэд их олон хүмүүсийн одоо юу гэдгийг янз бүрийн нөхцөл байдал дотор хэрэгэлдэг нэг үгийг дараа нь үргэлжлүүлээд хэлсэн байна. Өөрийн сайн тааллын төлөө та нарын хүсэх ажиллахын алинд ч та нарын дотор үйлдэг чинь Бурхан өөрөө шүү гэж хэлж байна. Тэгэхээр өөрийн сайн таалал гэж Бурхан юу яриад байгаа вэ гэдгийг бид эхлээд ойлгох хэрэгтэй. Тэгэхээр ер нь бол ингээд Библийг хамтдаа судалж байгаа хүмүүс
асуулт тавьж, асуултыг нь те итгэлээр сул дорой байх юм бол дор төслгөөр хүлээж авч, мэрэгэн байх юм бол даруугаар нэгнээсээ суралцж те энэ нь бол бидний амьдралын хувьд итгэлийн бас мэрэгэн ухааны хувьд маш чухал зүйлүүд байна. Сайн тааллын төлөө гэдэг асуултанд хариулахад нэг Иохны 1 хэлсэн үг шууд санаанд орж ирж байгаа. За тэрний юу гэхээр та нар одооноос эхлээд энэ нэрээр хүссэн бүхний гуй гэж. Бид нэр юу хүсдэг хүмүүс үлээгээ бодоод үзэхээр за бурхан яг те за чи юу хүсэж байгаагаа гуй гэж хэлэх юм бол за энэ хүсэж байгаа зүйлүүд аль нь ч бурхнаас хүсэх зүйл биш вэ гэж. Тэгвэл бурхнаас хүсэх зүйл байхгүй бол тэр хүслүүдийг угаасаа тээж явах шаардлага бас байхгүй гэсэн болж байна. Тэгээд өөр хинээс асуух гад бурхнаас асуухгүй хүслүүдийг зүрхэндээ тээж амьдрах гэдэг юм бэ гэдэг чинь өөрөө том асуулт байхгүй. Тиймээс өнөөдрийн энэ үгийг бодож авч надад хандсан бурхны сайн таалал юу байдаг юм бэ гэдгийг бодож үзэх хэрэгтэй. Бурхны намайг хайрлахад саадуулдаг чухам юуг би зүрх сэтгэлдээ, оюун бодолтой, хүсэл мөрөөдөлтөй, хандлагатай тээж явдаг вэ гэдгийг бид нар одоо өөрсдөөс асуух өнөөдөр байгаа байхгүй юу? Та нарын хүсэх ажиллахын алинд нь ч гэж хэлж байна. Бид зарим зүйлээ ингээд дотроо хүсээд явж байгаа. Арай үйлдэггүй. Зарим зүйлүүдийг хийгээд явж байгаа. Хийх ёстой учраас. Тийм үү? За тэгтээ нэг зүйл байна. Хүсэж байгаа нь яагаад хүсэж байгаа вэ гэдгээ өнөөдөр түмээрээ ойлгох хэрэгтэй болох нь ажиллаж байхдаа яагаад ажиллаж байгаа вэ? Намайг ажил гэсэн учраас ажиллаж гин үү? Эсвэл тэгвэл ажиллах болчоод ажиллаж гин үү гэдгийг бид өөрсдөөс асуух хэрэгтэй. Учир нь бидний дотор биднийг юу хүсгэд болон юу ажиллахад өөрийнхөө сайн тааллын төлөө биднэрт туслахад, биднийг дэмжихэд, биднийг мэрэгэн ухаанаар хангахад, бидний харилцаагаар хангахад, биднийг өөрийнхөө хүмүүстэй уулзуулахад бэлэн байгаа бурхан оршин байгаа гэдэг бид юусаа мартчихгүй. Бидний хүсэж байгаа зүйлүүд нь бурхан биднэрт туслах шаардлагагүй байгаа бол бид өнөөдөр Христэд итгэлийн хувьд маш их бардам амьдарч байна гэсэн үг. Бидний ажиллаж байгаа зүйлүүд нь бурхны сайн таалалд нийцэхгүй зүйл байх юм бол бурхны биднээс хүсгэж байгаа биднээр дамжуулан өөрийнхөө ард түмэнд бидний хайртай хүмүүст хүсэх зүйл биш байх юм бол бид түүнийг үргэлжлүүлэн үйлдэх шаардлага байхгүй гэж. Тэгэхээр өнөөдөр бид бурхны алдрын төлөө, бурхныг алдаршуулахын төлөө амьдарч байгаа. Тэгээ бодох хэрэгтэй. Энэ дэлхий дээр бид олон удаа харамсах зүйл хийдэг. Түгээс зогсохгүй зарим хүн үүндээ буруутгагддаг. Жишээ нь тэр байсан бол ийм зүйл болохгүй байсан, энэ туссан бол ингэхгүй байсан, ийм юм байхгүйгаас боллоо гэдэг ч юм уу те. Тэгээд тэрнээс болоод энэ бүхэн боллоо гэх мэтчлэн зүйлүүд бол болдог. Тэгэхээр бид Йовын түүхийг харах юм бол Йов амьдралдаа нэг л зүйл дээр анхаарлаа хандуулсан. Тэр бол бурхан байсан. Өөрт нь сайн зүйл тохиолдсон ч, муу зүйл тохиолдсон ч, бурхнаас бүх зүйл хамаарж байгаа гэдгийг тэр мэддэг байсан. Тэр өөрөө юм олж аваад байгаа гэхээсээ илүү бурхан өгсөн, өөрөө юм алдаад байгаа гэхээсээ илүү бурхан буцаагаад авлаа гэдэг үгийг хэлсэн байна. Энэ бол өөрийнх нь дотор байгаа зүйлс бурхан өгсөн бөгөөд бурхан ихлүүлсэн, бурхан авч явжсэн. Тэгээд бурхан цаг нь болохоор авлаа гэдгийг ойлгож мэддэг. Өнөөдрийн бидний энэ ятгаад байгаа яг хүний жинхэнэ жишээ нь. Тэгэхээр бид Йовын түүхээс сайн суралцсан бол Паул Филиппой хотынд хэлсэн үгийг ойлгох болно. Паул Филиппой хотынд өөрийгөө байсан байгаагүй үйлчлэхийг ятгсан. Хин нэгэн сайн итгэж хажууд нь байсан байгаагүй бурхантай хамт алхахыг ятгсан. Тэд Паулыг дэмжсэн биш. Харин хаанчлалыг тэлэхэд оролцсон гэдгийг нь Паул сануулж байгаа. Паул зөвхөн та нар надад аягүй сайн тусалж ирсэн гэхийн оронд та нар надтай хамт Тэнгэрийн хаанчлалыг тэлэхэд оролцсон шүү гэдгийг нь сануулж байгаа. Ер нь тэдний дотор Паул өөрөө ирээд тэдний дотор юу ихлүүлсэн бэ гэж ярьж байгаа. Паул гэдэг хүн өөрийнхөө нэг юм харилцаа холбоогч юм уу бизнесийг эхлүүлсэн биш. Харин Паул тэр хүмүүсийг хайрладаг бурхны төлөө тэднийг зорж очиод тэдэнд бурхныхын тухай ярьж өгөөд тэдний дотор хойштоо бурхныхаа хүслийг дагаж амьдрах тэр сайныг үйлдэгч тэгээд эхлүүлсэн зүйлээ дуусгадаг бурхантай гэдгийг нь тэдэнд харуулж сануулж өгсөн. Тийм учраас Паул өөрөө байсан байгаагүй нэгэн л сайн мэдээгээ тараад өгөх юм өгч гисэн бол Паул хизээч явсан, хизээч тэднийг орхисон, тэд бурхантай үлдэж байгаа учраас Паулын зорилго бол биелж байгаа. Харин хүмүүс итгэлийнхаа амьдралын үржимстэй амьдралын зорилгыг биелүүлэхэд бол өөрт нь хэн нэгэн хүн сайн мэдээ тараасан хүн өөрийг нь дэмждэг хүн нь заавал хэн нэгэн хүн байх ёстой гэж бодож байгаа бол бас өөрийн чинь дотор ажиллаж байгаа бурхныг
бас тийм сайн мэдээгүй бас бурхнаас тийм ч их тусламжийг хүсэхгүй бас түүнд тийм ч их дуулууртай биш байгаагийн нэгэн илрэл болох юм шүү гэж. За ингээд тиймээс хин нэгэн байсан байгаагүй бурхан биднийг дэмжсэн дэмжээгүй дуулууртай байх шаардлага биднэрт бол байгаа. Миний хашаанд нэг ч одоо юу үржимс байхгүйсэн, мал байхгүйсэн ч гэсэн би өөрийнхөө бурхныг магтгуулна гэдэг гуучин гэрээнийг гаргалтай өгödök тийм. Тэгэхээр бид нар Паул ажиллахгүй байсан ч бурхан тэдэн дээр ажилласаа байгаа гэдэг жишээг энэ нийслэлээс суралцах боломжтой. Өнөөдөр бид эндээс бас нэг анхаарал сурах зүйл нь монголчууд бид нар багш байхаар сураад байхгүй болохоос сурахаа болох гэдэг. Гэрийн даалгаврыг би ирээдүйн амьдралынхаа төлөө хийж байгаа шүү гэж гэхийн оронд багш шаардсан учраас хийж байгаа шүү. Эцэгийнхээ ормыг хугалахын тулд хийж байгаа шүү гэж бодод байдаг. Цаг нь болоход чамд ажилд даатгаад цалингаа авахыг хүсэж байгаа бол дарга чинь байсан байгаагүй түүний хийсээр байх. Тийм амьдрал ирэх болно. Тэр бүхэн ирэхээс өмнө өнөөдөр Паулын өнөөдрийн хийсэн нэшлээс бидний дотор өөрийнхөө сайн тааллыг байрлуулад тэр тааллынхаа төлөө өөрөө ажиллаж байгаа бидний хүсэх бас ажиллахын аль алинд нь бидний дотоос биднийг дэмждэг тэр гайхалтай бурхан хамтараа гэдгийг энэ өглөө сануулж байгаадаа баяртай. Тэгвэл чуулганы гайхамшигтай үйлчлэл бид нар заримдаа зогсон ч гэсэн бичээс дотроос бурхан бидэнтэй ярьсаар бурхан бидний төлөө ажилласаар байх болно гэдэгт та итгээрэй. Багш хүн хаврын өдрүүдэд шалгалтыг одоо сурагчид нь оюутнууд нь яаж бэлдсэнийг мэдэхгүй боловч нэг л өдөр авдаг. Энэ бурхан бол танаас өдөр болгон авдаг шүү гэдгийг энэ өглөө сануулгыг хүсэж байна. Тэгвэл бурхан өөрөө бас биднийг үйлдэхэд хүсэхэд тусалдаг гайхалтай нэгэн шүү гэдгийг сануулгахдаа баяртай байна. Эзэн таныг их болтугай. Хариг авахын төлөө төрсөн хүн билээ. Та өөрийн амьдралдаа тэр хариг амсан байна уу? Та бол хариг авахын төлөө төрсөн хүн билээ. Та өөрийн амьдралдаа тэр хариг амсан байна уу? Үнэр цагаас ихсэн эзний минь агуухай бидний уулзалтаар дамжуулан үржимсийг гаргана. Энэ хорвоо дэлхийд таны амьдарч байгаа тань бид бүхэн дүнхээр баяр хөөргийг авчирдаг. Та бол тэр хайрыг авахын төлөө төрсөн хүн билээ. Гайхамшиг тэр хайрыг таавч байна уу? Та бол тэр хайрыг авахын төлөө төрсөн хүн билээ. Гайхамшиг тэр хайрыг таавч байна уу? Бол хайрыг авахын төлөө төрсөн хүн билээ. Та өөрийн амьдралдаа тэр хайрыг амсан байна уу? Та бол хайрыг авахын төлөө төрсөн хүн билээ. Та өөрийн амьдралдаа тэр хайрыг амсан байна уу? Эзний минь агуухай бидний уулзалтаар дамжуулан үржимсийг гаргаа. Энэ хорвоо дэлхий дээр таны амьдарч байгаа тань бид бүхэн дүнхээр баяр хөөргийг авчирдаг. Та бол тэр хайрыг авахын төлөө төрсөн хүн
хайрыг таавч байна уу? Та бол тэр хайрыг авахын төлөө төрсөн хүн бидээ. Гайхамшигт тэр хайрыг таавч байна уу? Та бол тэр хайрыг авахын төлөө төрсөн хүн бидээ. Гайхамшигт тэр хайрыг таавч байна уу? Та бол тэр хайрыг авахын төлөө төрсөн хүн бидээ. Гайхамшигт тэр хайрыг таавч байна уу? Амен. Та бол хайрыг авахын төлөө төрсөн хүн билээ. Өнөөдөр бид нэр Филиппои номын 2 дугаар бүлгийн 12-оос 13 дугаар ишлэлээс суралцлаа. Иймээс хайртууд минь, та нар үргэлж дуулууртай байсныхаа адил зөвхөн намайг байхад ч биш, харин идүүгээ байхгүй байхад минь бүр илүүгээр өөрсдийн авралыг айдас ба чичирлэр гүйцээ. Учир нь өөрийн сайн тааллын төлөө та нарын хүсэх, ажиллахын айл айланд нь та нарын дотор үлдэх чинь Бурхан өөрөө юм аа. Бидний дотор ажиллаа хийсэн Бурхан өөрөө бидний дотроос ажиллах болно гэдгийг энд маш тодорхойгоор хэлсэн байна. Тэгээд түрүүн пастор маань асуусан шүү дээ. Та Бурханаас яг юу хүсэж байна вэ? Таны хүсэж байгаа тэр зүйл Бурханы сайн тааллын дагуух зүйл яг байна уу гэдгийг та нэгтэлж үзээрэй. Тэгээд энэ цагт хамтдаа залбирах цагийг гаргацгаая. Их эзэн минь, таны бидний амьдралд одоо өгсөн хамгийн гайхалтай таал бол биднийг аврахаар шийдсэн. Биднийг аврахын тулд өөрийнхөө цорын ганц хайртай хүүг загалмай дээр хүртлөхөөр шийдсэн. Таны тэр гайхалтай өршөөл, нэгүсэл, таалал байгаа гэдгийг бид ойлгож байгаа. Нэгэнт бид Есүс Христийн тусаар аврагдах боломжтой болсон бол яг энэ цаг үед бидний бардан байсан өдрүүдийг, хинэггүй байсан өдрүүдийг Бурхан минь тавуучилж өгөөч гэж тайлсгууж байна. Хин нэгэн итгэгч хүн байхаар итгэгч хүн шиг байгаад эсвэл цөм цуглаанаасаа холдгоор эсвэл өөр газар өөр зүйл гэсэн сүмдэр өөр байна гэсэн ийм хоёр нүртэй юм шиг амьдралаар заримдаа амьдрсан бол биднийг уучлж өгөөч гэж тайлсгууж байна. Цаг нь болохоор итгэгч хүн шиг байдгүй тийм өдрүүд байсан бол та уучлаач гэж тайлсгууж байна. Тэгээ та өнөөдөр энэ богинохон амьдралд миний дотроос юу хүсэж, миний дотроос ард түмэндээ өөрийнхөө хайртай хүүхдүүдэд надаар дамжуулан ажиллахыг хүссэн хүүхдүүдтэй зориулан юу хийх хүссэн, тэр бүхний чинь дамжуулдаг таны хамгийн сайн хайрын илгээмж явахад тусалж өгөөч гэж тайлсгууж байна. Бид танаас эмээдэг байхад та бас туслаарай. Та биднийг хэзээ ч айлгаж байгаагүй боловч таны энэ их хайрыг авсныхаа бид талархал бас эмээлттэйгээр эзэн таны өмнө таны хүсэж байгаа зүйлийг хүсэж, таны дургүй зүйлд дургүй байхад тусалж өгөөч гэж тайлсгууж байна. Энэ өдрийг тань даатхан, энэ өдрийг өгсөний төлөө тань талархан бидний эзэн Есүс Христийн нэрээр Тэнгэрдэх Бурхан эзэн танд залбирэн гуйж байна. Амен. Энд хүрээд Хермоны шүдэр өглөөний хөтөлбөр өндөрлөж байна. Бидэнтэй хамт байсан сонсогч танд баярлалаа. Эзэн таныг харж хандах болтугай. Маргааш эргээд энэ цагт алцгаая. Эзэн зүрхийн чинь Бурхны хайр ба Христийн төвчөрт чиглүүлэх болтугай. Хермоны шүдэр өглөөний хөтөлбөр танд хүрэлээ.